За ингээд сайн байна уу? Ингээд 10 подкаст хийхээр 11 бай ингээд сурагч уянга. Хамт 11-р бай ангийн сурагч Эрдэнэ албаар хамт үлдсэрсэн байна. Аха. За хоёулаа болохоор одоо эртний шашнуудын талаар ярилцсан. Тэгээд анхны шашин хэмээн нэрийцсэний учир нь болохоор хамгийн түрүүнд үүсэн дэлхийд даяараа хүмүүс дагаж байсан мөн орчин үеийн шашнуудын хөгжлийн гол түлхүүр басанд оршдог. Зарим нь өнөөдрийг хүртэл идэвхтэй тогтцоор байдаг. Орчлын ертөнцийг бичил хувилбарыг бүтээх замаар певэчүүд ариун дагшин газрыг үүсгэнэ. Амьдралыг дахин эхлүүлэх хорвоо ертөнцийг тэтгэн дэмжих зан үйлүүдийг хуанчуудын шашны үндсэн үзэл байлаа. Ацтекууд болон майячууд бурхны цус хүссэн хүслийг нь хангахын тулд хүмүүсийг өргөл болгодог байсан. Кенчүүд болон аймараа нар эцэг өвгдийнхэн сүнс тэдэнд зам мөрийг нь зааж өгдөг гэдэгт итгэдэг. Тэгээд бас варчуудын ингээд энэ шашны нэр нь бол дотроо маш олон янз. Тэгээд эртний өвгдээс одоо эртний овог аймагуудын үсэлтэй байд юм лээ. Тийм. Хүмүүсээс өргөл барьдаг байсан юм байна те. Надад өгсөн мэдээлэлээр болохоор бөөмөрлийн шашин бол хүн төрөлхтний хамгийн эртний бөгөөд өргөн дэлгэр тархсан шашны зан үйл бөгөөд бөөгөр дамжин ирэх сүнсэнд итгэх итгэл дээр үндэслэдэг гинэ. Тэгээд энэ бөөдөр маш олон янзын төрөл байна л да. Ер бүсийн хүчрхэг төрлүүд хинаад байж байдаг. Тэгээд сүнснүүдээр дүүрэн бөгөөд хүн амьтанд ялгаагүй хөшгөө мөнхийн сүнс байдаг ч гэж юм. Тэгээд ертөнцүүд рүү аялж чаддаг тусгай хүмүүс ч байдаг гэж юм. Энэ одоо маш сонирхолтой. Ямар сонин нэ? Тийм, сүнснүүдээс тусдаач авдаг гэж. За тэгээд бас Семи бөөнөр нь Европын бөөмөрөлийн он удаан жилийн түүхэнд хамгийн эртнийх нь гэж явагдсан байна. Тэгээ Скандинавын хойд хэсгийн Семи хуучнаар Лапланд байсан юм гэж байна. Тэгээ Семи бөөд буюу найдын нар нэг бол үе дамжин бөөн болдог гэж юм. Ямар сонирхолтой мэдээлэл вэ те? Тэгээ сүнснүүд тэднийг сонгон боломжтуулдаг гэж шүү бас. Семи бөөнрийн бид чон, баавга, буух, загас зэрэг амьтдыг сүнс туслахаар ирэх ба онгод нь ороход тэд яг тухайн амьтан шиг зан авир гаргадаг юм байна. Тэгээ семи бөөнрийн онгод ороход 3 зүйл тусалдаг. Эхнийх нь биеийн зочрол, хойдуулын хөлдөм температур нүцгэн бөөлгөт нь ирдэг гэж. Тэгээ хоёр дахь нь болохоор ариун дагшин тэнгэрийг үүнтэй ижил төстэй хүмүүсийн дунд тухайлбал Якут, Бурятийн бөөнөр,